Олон улсад мөнгө өсгөх арга, баяжих арга, эсвэл хувийн санхүүгийн тухай маш олон номнууд байдаг ч гэсэн Монголын эдийн засгийн орчин өөр байдаг болохоор шууд хүлээн авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Өнөөдөр сонгосон ном бол Мандлын Өө ганц зоригийн мөнгөний менежмент ном байгаа. Тус ном санхүүгийн гол бүтээгдэхүүнүүдийг хамарсан гэдгээр онцлогтой. Хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан, арилжаа, эрсдлийн менежмент, хөрөнгө оруулагчийн физиологи зэрэг өргөн үрээний сэдвийг хамруулсан байгаа. Зохиогчид товчхон танилцуулах юм бол Мандлын үүсгэн байгуулагч гэдгээс гадна өнгөрсөн хугацаанд тэтгэврийн реформ, боловсролын реформ, хүүхдэд зориулсан мандал эрсдлийн сургууль, эрсдлийн форум, 58 насыг аврах ажил, санхүүгийн музей гэх зэрэг олон арийн санхүүгийн боловсролтой холбоотой ажлуудыг хийж ирсэн. Харин өнөөдрийн дугаараар хуримтлал, хувьцааны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчийн физиологи гэдэг сэдвээр ярих болно. Тэгэхээр шууд гол сэдвт орцгоё. Өө ганц зэрэг мөнгөний менежмент. Мөнгөний менежмент бол мөнгийг хуримтлуулах, эрсдлээс хамгаалж өсгөх ухаан юм. Чөлөөт эдийн засагт жирийн хүн мөнгөтэй болох үндсэн хоёр арга байдаг. Нэг нь хөдөлмөрийнхөө хүйсээ хүртэх, нөгөө нь хуримтлал бий болгож хөрөнгө оруулах замаар өгөөж олох. Мөнгөтэй болох замд мөнгөтэй болох хүсэл саадуулдаг. Гинэт мөнгө олох шунлаасаа болоод хүмүүс мөнгөний менежментийн үндсэн зарчмыг олж харж чаддаггүй. Тэгвэл мөнгөтэй болох зарчим гэж чухам яг юу юм бэ? Мөнгөтэй болох зарчим бол нэгт баг багаар хэмнэж хуримтлуулж эхлэх. Хоёрт өмнөх үйлдэлүүдийг урт хугацаанд төвчээртэйгээр хийх. Гуравт хөрөнгө оруулалт хийж хуримтлалын хүчийг ашиглах гэсэн үндсэн 3 алхмаас бүрдэнэ. Энэ зарчим нь мөнгөгүй хүн, мөнгөтэй хүн, компани, улс оронд яг л ижил үйлчилдэг. Мөнгөтэй болох зарчмаас хазаагаад өндөр үнэтэй машин авъя гэж бодъё. Магадгүй 5 жилийн лизингээр авлаа. Сарын цалингаа тэр чигтэн лизинд өгөөд 5 жил явсны эцэст машины үнэлгээ анхны үнээс багаар ботход 50% унсан байж магадгүй. Зээлийн дүн хүүдээ нийлүүлэхэд 2 машины мөнгө төлсөн байх бөгөөд энэ хооронд машины үнэлгээ 50% унсан гэвэл 2 машины үнээр хагас машинтай л хосрон гэсэн үг. Үүний оронд энэ мөнгөө хуримтлал юу болох вэ? Энэ тухай энгийнээр ойлгохын тулд Рональд Рид гэдэг дэлгүүрийн цэвэрлэгчийн жишээг татъя. Мань хүн нас барахдаа 6 сая долларыг сайн уйл сандэрлаж олныг шуугуулж байсан. Рональд зүгээр л дэлгүүрийн цэвэрлэгч. Тэр яаж ингэлээ их хэмжээний мөнгө хуримтлуулсан юм бэ гэвэл залуу наснасаа л сар болгон цалингаас баг багаар хэмжээгээр тогтмол хувьцаа авдаг байсан. Тэр гинэт их мөнгө олохоор л гэдэг хандлага биш, сар болгон л тогтмол мөнгө хуримтлуулдаг байсан. Тэгэл тэр хэрвээ би 25 жилийн турш сар болгон 300 мянган төгрөг буюу ойролцоогоор $87 хадгалвал $26 мянган болно. Хөрөнгө оруулалтаас жил олох өгөөжийг дунджаар 15% байна гэж тооцоолвол 25 жилийн хугацаанд нийтдээ $727 сая төгрөг буюу $210 мянган болсон байна. Дахиад 15 жилийн үргэлжлүүлэл 6.8 тэрбум төгрөг болно. Үүнийг хуримтлалын хүч гэдэг. Бичлэгтээр гаргасан графикаас харах юм бол ихэнх үедээ сарын 300 мянган төгрөг бол ямар ч хүсэлгүй харагдаж байгаа ч 12 дугаар жилээс эхлээд огцом өсөж байгаа. 300 мянга биш юм а гэхэд сар болгон 100 мянган төгрөг хуримтлуулвал нийт 18 сая төгрөгөөр 61 сая төгрөг хийх боломжтой. Тэгэхээр мөнгөний менежментийн зарчмыг мөрдөж төвчээртэйгээр урт хугацаанд хуримтлуулах нь хуримтлалын хүчийг бий болгодог. Маш энгийн зүйл. Гэхдээ энгийн бүхэн үнэн байдаг. Магадгүй зарим хүмүүс үгүй бүрий. Би 10-20 жилийн дараа биш маргааш баяжмаар байна гэж бодож байгаа байх. Гэхдээ мөнгөний менежмент гэдэг зүйл бол таныг өхөө хөвтөл амьдралын чинь баталгаа болж авах ёстой зүйл. Харамсалтайгаар нэгэн муу мэдээг дуулахад таны өвдөж өөхөх магадлал бол 100%. 5, 10, 20, 30 жилийн дараа хизэж хийж магадгүй. Энэ үед юу таныг аврах юм бэ гэвэл бурхан биш. Таны мөнгө чинь л аварна. Хүүхдээ сайн сургууль хэлсүүлэх, гэрлэх, тэтгэврт гаргах энэ бүх амьдрал тохиох үйл явдлуудыг өнөөдрөөс тооцоолж төлөвлөх ёстой. Сонирхолтой факт дуртахад Америкийн дундаж хөрөнгө оруулагчийн хувьцаанаас мөнгө хийх магадлалыг тооцож үзэхэд нэг өдөр 50%, нэг жилд 68%, 10 жилд 88%, харин 20 жилд 100% магадлалтай байж. Тэгэхээр хэдий ч нэ урт хугацаагаар харна, төдий ч нэ санхүүгийн зах дээр хожих магадлал үүснэ гэсэн үг. Тэгтэл өнөөдөр Монгол хадгаламжтай, хуримтлалтай, хөрөнгөтэй хүмүүс хэр олон бэ гэдгийг харуул маш харамсалтай. Та дундаж монголчуудаас ялгарч амжилттай мөнгөний менежер болохыг хүсэл урт хугацаанд мөнгийг өөрийн амьдралын урт хэрэг тохируулан бий болгох нь хамгаас чухал гэдгийг онцолж хэлье. Хэрв та өөрийн санхүүгийн байдал тохируулан хуримтлалын хүчийг тооцож үзхийг хүсвэл мандал асациг эмэн дээр тооцож болно шүү. Энд ярьсан хуримтлалын хүчийг амьдрал дээр хэрэгжүүлмээр байвал та мандал хуримтлал апыг татаад үзээрэй. Та хэдэн төгрөгөөр эхэлж, сар болгон хэдэн төгрөг автоматар татуулж, хэдэн жил хөрөнгө оруулалт хийх гээд аягүй энгийн тохиргоо оруулсан байхад таны хүрэх дөнгө чинь тооцоод санхүүгийн зах дээр мөнгийг чинь эргэлдүүлээд өгөөжийг нь өгнө. Энэ апын ард нь хөрөнгө оруулалтын мэргэжлүүд таны өмнөөс хөрөнгө оруулалт хийх болохоор та нэг удаа тохиргоо хийгээд тэгэл хайчна гэсэн үг. Би бол энэ аягүй итгэлтэйгээр санал болгоно. Ямар ч апаныг татаад үзээрэй гэж хэлмээр байна. Доор линкийг байршуулсан байгаа шүү. Дараа нь хөрөнгө оруулалтын талаар энэ графикийг хараарай. 100 жилийн өмнө $1 засгийн газрын бондод хийсэн бол өнөөдөр $175 болохоор байна. Харин Америкийн хувьцаанд хийсэн бол $25,617 буюу $25,000 дахин өсгөр байна.
Тэгэхээр яагаад энэ мөн санхүү яриад байдаг усуд хувьцаа ав гэдэг нь эндээс харагдаж байгаа. Хувьцааны хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс хувьцааг дунд эсвэл урт хугацаагаар эзэмших зорилгоор авдаг. Хэдэн жил, магадгүй хэдэн 10 жил. Тэгэхээр хувьцаа гэж яг юу юм бэ? Хувьцаа гэдэг бол маш ерөнхийдөө компани эзэн болохыг нотолсон баримт. Энэ баримтаар компаниуд өөрсдийн үйл ажиллагааны шаардлагатай зарлаа олж байгаа гэсэн үг. Чөлөө зах зээл дээр жил болгон маш олон компаниуд дампуурж өрсөлдөөнд ялагддаг учраас бид маш олон тооны хувьцаануудаас сонголтоо мэргэн хийхийн тулд судалгаа хийх хэрэгтэй. Санхүүгийн зах дээр байгаа олон тооны хувьцаанаас алийг сонгож хөрөнгө оруулалт хийх вэ? Аль хувьцаа одоо авбал хямд байгаа вэ? Аль хувьцаа их ногдлол ашиг өгөх вэ? Аль хувьцааны ханш ирээдүйд хамгийн их хүсэх вэ? Аль хувьцаа эрсдэл багатай, өгөөж өндөртэй вэ? Гих мэтчилсэн зүйлсийг бодож тунгаах хэрэгтэй. Өнөөдөр Монголд маш олон хувьцаанууд арилжаалагдж байгаа. Та хүсвэл MSCI-гийн мен руу ороод хөрөнгийн бирж дээр хувьцаануудад танилцж болно. Гэхдээ судалж мэдэж ойлгоё гэвэл бид хувьцааны бодит үнэлгээ эхлээд олж мэдэх шаардлагатай болно. Хөрөнгийн зах дээр зах зээлийн ханш болон бодит үнэлгээ гэсэн хоёр өөр үн байдаг. Төмсийг жишээ болоод тайлбарлах юм бол бодит үнэлгээний тэр төмсийг тарж ургуулах бодит зардал байх бол зах зээлийн ханш бол төмс намар хямд байж үйл үнэтэй байдгийг хэлнэ. Зарим намар төмсний ханш төмсийг ургуулах зардал буюу бодит үнэлгээнээс доор гардаг. Яг л энэ зарчим хувьцаан дээр адилхан үйлчилдэг. Бирж дээр хувьцаанууд өдөр болгон дээш дор савлж байдаг. Тэгэхээр бодит үнэлгээнээс биржийн ханш нь доош орсон хувьцааг авах нь хувьцааны хөрөнгө оруулалтын гол зорилго юм. Онол ёсоор бол хувьцааны үнэлгээ гэдэг нь тухайн компани ирээдүйд олох бүх ашигын нийлбэрийг хэлдэг. Жишээ нь жил бүр тогтмол 10 сая төгрөгийн цэвэр ашигтай 10 жилийн дараа хаагдах бизнес байя гэж бодъё. Магадгүй бүрий хека те. 10 жилийн турш 100 сая төгрөг хийх болохоор компани үнэлгээ 100 сая төгрөгөө. Хариулт нь үгүй. Бодит үнэлгээ бол 67 сая 580 мянган төгрөг. Яагаад вэ гэвэл өнөөдрийн 10 сая төгрөг бол 10 жилийн дараа ихэд 424 сая төгрөг болно гэдэг тооцоол дээр үндэслэн болохоор та бидний мэдж байгаагаар мөнгөний ханш гэдэг зүйл бол тогтмол биш. Өнөөдрийн 10 сая төгрөг 24 оны 1 сард 10% үнэснээ алдаж 9 сая 90 мянган төгрөг болно гэж тооцоолвол бодит үнэлгээ нь 67 сая төгрөг болж байгаа юм. Үүний дараа компанийг хөрөнгөөр үнэлж олдог. Хөрөнгийн үнэлгээ гэдэг бол тухайн компани эзэмшил буй хөрөнгийг хилдэг. Ширээ сандал, машин, тоног хөрөмж гэх мэт. Энд анхаарах ёстой зүйл бол хөрөнгө болон их үүсвэр гэдэг ойлголт. Тухайн хөрөнгөнд ямар их үүсвэртэй гэдгийг санхүүгийн тайлангаас нь харах ёстой. Жишээлбэл нийт 100 сая төгрөгийн хөрөнгөтэй байвч 70 саяынх нь их үүсвэр нь зээл байгаад үлдсэн 30 сая нь өөрийн хөрөнгө байвал компани хөрөнгийн бодит үнэлгээ 30 сая төгрөг байна гэсэн үг. Энгийнээр тайлбарлах юм бол ийм ч гэсэн тухайн хөрөнгө олох жишээлбэл үйлдвэрлэлийн машины зах зээлийн үнэлгээ, найдвартай ажиллагаа, цаашид хэдэн жил ажиллах боломжтой гэх мэт зүйлсийг тооцож үзэх замаар хөрөнгийн бодит үнэлгээ гаргадаг. Гэхдээ энэ үнэлгээ нь үргэлж зөв байх боломжгүй. Жишээ нь 2021 оны 100 мандал ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаж байжээ. Ирэх зун гэхэд сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээ нь 50 тэрбумаас өсөж 53.6 тэрбум төгрөг болсон. Хувьцаа эзэмшигч ногдох хөрөнгө нь өссөн ч хачирхалтай нэгж хувьцаа 1000 төгрөгөөс 901 төгрөг болсон байж. Тэгтэл хүнлэнгийн үнэлгээний байгууллагын тогтоосноор бол 1071 төгрөг байсан байна. Өөрөөр хэлбэл сангийн хувьцаа нь бодит хөрөнгийн үнэлгээнээс 16% хямд арилжаалагдаж байв. Дурдж болох шалтгаанууд гэвэл крипто хөөс хагарсан, Оросын түрэмгийлэл болсон, долларын ханш хөргийн эсрэг өссөн зэрэгтэй холбож тайлбарлаж болно. Тэгэхээр бирж дээр байгаа үн гэдэг бол заавал тухайн хувьцааны бодит үнэлгээг хэлдэг гэсэн үг. Хувьцааны үнэлгээ буюу компани үнэлгээг тодорхойлох дараагийн арга бол ашгаар үнэлэх арга. Жишээ нь бүрий хека жилд 100 сая төгрөгийн зардалтай бөгөөд 110 сая төгрөгийн орлоготой бол мэдээд цэвэр ашиг нь 10 сая төгрөг болно. Энэ компаниг худалдаж авбал та 10% өгөөж хүртэнэ. Гэхдээ энэ танд хангалттай юу? Үгүй шүү дээ. Оронд банкнд хугацаатай хадгаламж нээвэл илүү хялбар, найдвартай бөгөөд илүү их ашигтай. Тэгвэл бид төгрөгийн хөрөнгө оруулалт дээр дор хаяж 15% өгөөж харах хэрэгтэй гэж бодъё. Энэ тохиолдолд бид хэдэн төгрөгөөр бүрий хекаг худалдаж авбал цэвэр ашиг нь 15% өгөөж болох вэ гэвэл дараах томыг ашиглаж болно. Компани үнэлгээ тэнцүү цэвэр ашгийг хуваах нь шаардах өгөөж. 15 саяын цэвэр ашгийг 15%-аар хуваавал 6666 сая төгрөг болно. Энэхүү ашгаар үнэлэх аргыг нэр хүнтэй хөрөнгө оруулагчид сангийн менежерүүд түгээмэл ашигладаг. Дараа нь харьцуулж үнэлэх. PE харьцаа буюу хувьцааны ханшийг нэгж хувьцаа ногдох ашгаар хувааж харьцуулах арга. PB харьцаа буюу хувьцааны ханшийг бүртгэлийн үнээр хувааж харьцуулах арга. Return on equity буюу жилийн ашгийг өөрийн хөрөнгөөр хувааж харьцуулах арга гэх мэт олон арга байдаг ба та дэлгэрэнгүй ойлголтыг номоос уншаарай. Тэгэд хувьцаа авахд зайлшгүй анхаарах ёстой бас нэг хүчин зүйл байдаг нь хүний хүчин зүйл. Компани гэдэг бол эцсийн эцэст хүмүүсийн нэгдлэл байдаг. Жишээ нь Tesla-гийн зах зээлийн үнэлгээ бол өмнө үтс ямар ч аргаар зөвтгөх боломжгүй үнэлгээ. Хөрөнгө оруулагч нар Elon Musk-д итгэж байгаа учраас хувьцаа нь ийм өндөр үнд хүрсэн. Гэхдээ бид зөвхөн гүйцэтгэх захирлаас гадна компани засаглалыг үнэлэх хэрэгтэй.
Компани засаглал төлөөлөл удирдах зөвлөлийн ажиллах арга барил, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах байдал, удирдлагын багийн шийдвэр гаргах тогтолцоо, санхүүгийн тайлангийн үнэн зөв гаргах байдал зэргийг багтааж үздэг. Түүнчлэн тузан хин нэгэн том хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах биш, нийт хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах эрүүл менежмент тогтолцоотой байх ёстой. Иймээс бид дараах судалгааг зайлшгүй хийх хэрэгтэй. Гүйцэтгэх зэрэглийн философи, алсын араа, стратеги, туршлага, нэр хүнд, тузын ёс зүй, хараад бус байдал, жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөх чадвар, удирдлагын багийн чадвар, компани дотоод соёл, ажилтнуудын ур чадвар, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдал. Эцэст нь энэ бүлгийн төгсгөл олгож Warren Buffett-ийн хувьцааны хөрөнгө оруулалтын философоос авч үзье. Бид компани бизнесийн талаар илүү их мэдээлэл олж авахын тулд хувьцааны ханшийн графикийг дуртаяа алгасах болно. Энд Warren Buffett хувьцааны ханшийн өнгөрсөн үеийн гүйцэтгэл, график нь түүний ирээдүйн талаар их зүйл хэлж чадахгүй гэдгийг хэлжээ. Мөн ханшийн савлгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөл, үйл хөдлөлөөс ихээхэн хамаардаг учраас бодиттой мэдээлэл өгч чадахгүй. Харин компани бизнес, үйл ажиллагааны талаарх мэдээлэлд ирээдүйн ханшийн хөдөлгөөний төлөв нуугдж байдаг. Дажгүй компаниг гайхалтай хямд үнээр авснаас гайхалтай компаниг дажгүй үнээр авсан дээр. Гайхалтай компаниуд урт хугацаанд тасралтгүй өгөөж өгсөөр байх бол дажгүй компаниуд явандаа өрсөлдөөн дийлэгдэж, арчигдаж болзошгүй гэсэн үг. Бид сайн ойлгохтой бизнестэл хөрөнгө оруулалт хийдэг. Сониос одон шинэ бизнесийн сэтгэл хөдлөн боловч түүний дагаж ирэх тодорхойгүй байдлын эрсдэл нь хэтэрхий их юм. Харамсалтай нь ихэнх хөрөнгө оруулагч нар маркетингийн тесрэлтэд хууртаж, шин содом гэдэг бизнест мөнгө оруулдаг. Финтек, крипто, блокчейн нь сүүлийн маркетингийн тесрэлийн зөнхлөх үгэнд болсон боловч эдгээр нь ирээдүйд үнэхээр ашигтай байх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй лээ. Тэгэхээр хувьцааны хөрөнгө оруулалтын талаарх гол ойлголтуудыг товчхоонд өгнө. Санхүүгийн зах дээрх хамгийн өндөр өгөөжийг хувьцааны хөрөнгө оруулалтаас олох боломжтой. Компаниуд дампуурч зах зээлээс арчигдж байдаг тул зөв хувьцаагаа сонгох нь чухал. Бирж дээрх хувьцааны ханш тасралтгүй савлаж байдаг. Үүнд маш олон зүйл нөлөөлнө. Ингэж ханш савлага явцад хувьцаа хэд хямдаар үнэлэгдэж хөрөнгө оруулалтын боломж гарч ирдэг. Бирж дээрх хувьцааны ханш нь бодит үнэлгээс доош орсон бол ашигтай хөрөнгө оруулалт болно. Хувьцааны бодит үнэлгээ гарахдаа ирээдүйн мөнгө орлогын үнэлгээ, хөрөнгөөр үнэлэх, харьцуулж үнэлэх аргуудыг ашиглана. Мөн хүний хүчин зүйлийг тооцож үзнэ. Ханшийн савлага тасралтгүй явагдаж байдаг тул хувьцааны хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хийсэн хөрөнгө оруулагч хождог. Эцэст нь хөрөнгө оруулагчийн физиологийн талаар яриад энэ удаагийн дугаараа дуусгая. Хүний сэтгэл хөдлөл бол ханшийн графиктэй маш төстэй зурагдах байх. Хүн өглөөнөөс орой хүртэл уурлах, баярлах, сандрах, эргээсээ сөрөг болох хвчлэн хэлбэлзэж байдаг. Санхүүгийн зах дээр нийгэм эдийн засаг, компаниудын нөлөө байх нь гарцаагүйч хөрөнгө оруулагч арилжаачдын сэтгэл хөдлөл маш том нөлөө үзүүлдэг. Эдгээр хүмүүс ихэнх шийдвэрээ сэтгэл хөдлөлөө захирагдаж гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Хин нэг нь айсандаа зараад гарч байхад нөгөө нэг нь хит их шунлаасаа болж алдагтал орж явах жишээний. Хүмүүс сэтгэл хөдлөл автсан үедээ төсөөлийн гажуудал автах хандлагатай болдог. Энэ нь бодит байдлаас гажсан төсөөлтөй болохыг хэлдэг. Энэ бол хөрөнгө оруулагчдын хамгийн том дайсан энийг. Төсөөлийн гажуудлын талаар нэг нэгээр нь авч үзье. Сүргийн сэтгэл зүй. Сүргийн сэтгэл зүй нь бие биеэ даах үйлдэл юм. Нэг үхрийн ивэрд орхиход мянган үхрийн ивэрд орхидог гэдэг шиг энэ бол хүнд үлдсэн байгалийн амьд явах механизм. Энэ бол сүргийн амьтан болох хүн гадны аюул занлаас маш урдан бусдын үйлийг дагаж амиа аврах зүй юм. Санхүүгийн зах дээр ханшийн савлгаа бол бидний амьд занал хийх үйл явдал биш. Иймээс автоматар бусдыг даган дуурайхын оронд бодит урчин шалгааныг судалж, судалгаанд суурилсан шийдвэр гаргаж сурах хэрэгтэй. Өөртөө хэд найдах. Судлаачийн тогтоосноор хөрөнгө оруулагч нар өөрсдийн ур чадвар, мэдлэг, туршлага хэд ихтэй үйлхэн үнэлгэж хүмүүсгөр найдах алдаа гаргадаг байна. Гэхдээ бодит байдал дээр ханшийг хөдлөх үү олон хүчин зүйл байдаг. Иймээс тасралтгүй суралцагч байх, өөрт байгаа мэдээллийн үнэн зөвийг байнга нягтлж байх нь чухал. Арын тойлонд бүх зүйл тод харагддаг. Эргээд харахад тэр үед тэгэж авч зарсан бол гих мэд хоцрогдсон бодол хүн болгонд төрдөг. 10 жилийн өмнө биткойн авсан бол гэдэг ч юм уу те. Гэтэл бодит амьдрал дээр боломжгүй зүйл. Арын тойлонд бүх зүйл тод харагддаг учраас хүмүүс өөрсдөө эсвэл хамтрагчаа үндэслэгээр буруутгаж улмаар ирээдүйд буруу шийдвэр гаргах эрсдэл ордог. Иймээс болоод өнгөрсөн үед хэрвээ гэдэг асуулт байхгүй. Харин болох гэж буй ирээдүйд л хэрвээ гэдэг нөхцөл байгааг өөртөө байнга сануулж авах хэрэгтэй. Хамгийн сургамжтай бас нэгэн санах ёстой зүйл бол өмнө нь тунгаан ботхуу түргэн шийтгэв гэдэг номон дээр ярьж байсан хүний алдагдал ашигаас илүү том харагддаг тархины гажуудал. 1 сая төгрөгийн алдагдал нь 1 сая төгрөгийн ашигаас илүү том сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлдэг гэж ярьж байсан. Хөрөнгө оруулагч нарт 1 сая төгрөгийн алдагдал нь ойролцоогоор 2.5 сая төгрөг алдсан мэт сэтгэл санаанд тусдаг. Үүнээс болоод хөрөнгө оруулагч нар ашигтай хөрөнгө оруулалтаа эрт зарж хаах, алдагдaltaй хөрөнгө оруулалтаа хүлээн зөвшөөрч чадахгүй тэр чигт нь барих хааллаа гаргадаг. Үүнээс болоод маш олон хүмүүс дампуурч байсан. Ийм сэтгэл зүгээ удирж сурах нь юунаас ч илүү чухал. Зангуу төсөөлийн гажуудлын үед хөрөнгө оруулагч нар өөр орондоо ямар ч хамааралгүй мэдээллийг холбож эхэлдэг.
Зангуу гажуул нь хүний өмнөх мэдээллийн хайрцагт оруулж, шинэ боломж, нөхцөл байдлыг олж харах чадрыг үг хийдэг тул аливаа зүйлд реалистик хандж байгаарай. Өөрийгөө зөвтгөх. Энэ үед хүн зөвхөн өмнөх итгэл үнэмшлийг нь баталгаажуулах мэдээллийг хайж, бусад мэдээллийг харсан ч үү уушаа хаалтаа гаргадаг. Хүн зөвхөн харахыг хүссэн зүйлээ харж, сонсохыг хүссэн зүйлээ сонсдог. Компани үнэлгээ, хувьцааны ашиг анхааралтай ажиглах нь хөрөнгө оруулагчийн ажил. Харин өөр таалагдсан мэдээлэлээ төгж, үүний няцах мэдээллийг тоохгүй байх нь маш том алдаа болдог боловч энэ бол маш түгээмэл гардаг. Хөрөнгө оруулагчдын төсөөллийн гажуудал, айдас, сандрал зэрэг цогц сэтгэл зүйн хүчин зүйлсийг би тооцоонд оруулж үзэх хэрэгтэй. Мөн өөрсдөө сэтгэл хөдлөлөөс айлгах зайлсхийж, судалгаа шинжилгээнд суурилсан шийдвэр гаргаж сураарай гэж энэ ном дээр бичгэжээ. Эцэст нь зохиогч бичсэн бас нэгэн чухал санаа хүргээд энэ удаагийн дугаар өндөрлөё. Монголчууд 99% нь хуримтлгүй байдаг шалтгааныг бүүндээ тунгааж бодъё. Америк таны өмссөн хувцас, унаж яваа машин хинч сонирхолтой биш бол монголчууд бид бусдад өөрийгөө нотлохын тулд машин, хувцас, амьдралын хэм маягаараа өрсөлдөх хэрэгтэй мэт болжээ. Монголчууд бид энэхүү хэрэглээний дарамтаас өөрсдийн ухамсарын хүчээр гарах шаардлагатай. Хувцас ийлэгтэн, машин хуучран, үнэтэй ресторанд идсэн хоол Instagram-ийн нэг зураг болоод мартагдана. Цаг хугацааны дараа хуримтлалтай, мөнгөтэй хөл хожино. Юуны өмнө бид маргааш өөхнөөс өнөөдрийн уршгийг илүүд үздэг. Өнөөдрийн хэрэглэнээс авах бага зэргийн таашаал нь ирээдүйд хангалуун амьдрах том хэрэгцээс давж гардаг гэсэн үг. Үүнээс гадна бидэнд цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл сайжрах юм шиг санагддаг. Гэтэл хувь хүн хөгшөрч хөлмөрийн чадранд ороодох нь цаг хугацааны асуудал. Хуримтлал цаад болдог 3 дахь төсөөлийн гажуул нь бусдад өөрийгөө харьцуулах явдал. Энэхүү үзэгдэл нь боловсрал, ажилдаа ямар ч хамаагүй болохыг философч Насим Талеб өөрийн номнод дурдсан байдаг. Тэрээр Марк их залуу өгүүлдэг бөгөөд тэр Харвард, Йелийн их сургуулиудыг дүүргэж дэлхийн нэртэй хуулийн фирмд партнер идэг хүн байж. Хэдий асар өндөр орлоготой боловч өөрийн амьдралыг дүүрэхтэй бол дундчил нийгэм. Түүний хөршүүд нь өөрөөс нь ч илүү чинэлэг хүмүүс ээж. Маркийн хувьд хөршүүдийнхээ баян амьдралыг харах нь байнга сэтгэл санааг нь унгаадаг гин. Гэтэл бодит байдал дээр Марк нийт Америкчуудын 99.5%-аас нь илүү баян хүн. Үүнтэй ижил үзэгдэл манай усад түгээмэл. Бид өөрсдийн амьдралыг томоогоор нь харж, төлөвлөхгүй атлаа бусдын амьдралаас өөрийгөө дүгнэж, өөрийн аз жаргалыг заавал бусдад харьцуулж үзэх ажээ. Энэ нь цаашлаа шаардлагагүй хэрэглээрөө түлхэж, өөрийн ирээдүйн төлөлтийг хийхгүй, түүндээ бэлдэхгүй байхад хүргэдэг байна. Эцэст сар бүр мөнгө шилжиж хуримтлуулах, санхүүгийн захын судалгаа хийх зэрэг нь бидний хувьд залхуутай санагддаг. Уг нь аливаа амьтны хувьд залхуурал нь энерги, нөөцөд шаардлагагүй зүйлсэд үрхээс хэмнэх маш чухал зан авир юм. Харин бид нэгэнт амьтан байхаа болсон. Мөн амьтан байсан үеэсээ 2 дахин урт наслах болсон. Бас мөнгийг зохион бүтээсэн тул залхуурлаад авч мөнгөө хуримтлуулахаас өөр замгүй болж байна. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Мөнгө санхүү, нийт ялангуяа хөрөнгө оруулалттай холбоотой маш чухал заавал мэдсэн байх шаардлагатай мэдээллүүдийг товч тодорхой ердөө 100 гаруй хуудасанд багтаасан ном байгаа тул авч уншихад хялбар. Монголчууд бидэнд тогтсон ном байгаа шүү. Танигаас аваад нэг удаа уншаад үзээсэй гэж санал болгомоор байна. Номоо авах бол Book Lab-ийн минаас аваарай. Хүрээлэн үнэгүй. Хөдөө орон нутагчаас илээх боломжтой байгаа шүү. Номын линкийг нь доор орууллаа. Ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа, баяртай.